Эрхэм үзэгч та бүхний өнөөдрийн амар амгалан айлтгая. Малчтын эрүүл мэнд нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхэлж байна. Намрын улирал дундаа орч өвөл цаг айлчлан иржээ. Тэгвэл бид энэ удаагийнхаа дугаарт бөөрийн өвчлөлийн талаар ярилцах болно. Энэ удаагийн дугаарт маань Цахиур төмөр компани эмч Даваа Цэрэн урагдан оролцож байна. Танд юуны өмнө энэ өдрийн мэндийг хүргэе. За тань ч гэсэн энэ өдрийн мэнд хүргье. Бөөрийн өвчлөл одоо яг ингээл хүтний улирал ороод эхлэнгүүт ихсдэг тийм ээ. Ер нь бөөрөө яаж хамгаалах ёстой юм тийм ээ. Тийм манай Монгол орн бол эрс тис уур амьсгалтай. За тэгээ ялангуяа бөөрийн өвчлөл бол ялангуяа энэ хүтний улирлууд илүүтэй одоо сэтэрч дахин өвчлөх магадлалууд нэгсдэг байгаа. За тэгээ ер нь бол бөөр өөрөө маш юм цусан хангамсайтай эрхтэн баггүй юу. Тэгэхээр ихэвчлэн бол нянгийн халдвараар бол өвдөд байдаг. За тэгээ нянгийн халдвар маань болохоор ихэвчлэн одоо өксөх замаар юм уу уруудах зам гэсэн хоёр замаар ер нь орж ирдэг. За уруудах зам гэдэг нь одоо хамгийн энгийнээр хэлэх юм бол энэ амн дотор байгаа шүүд гүйлсэн булчирхааны одоо өрөвслөөр эсвэл ханиа томгоор хамар зайлгуур өрөвсөл үүсгээд энийг үүсгэсэн юм маань одоо цуснд орж улмаар тэр маань гүйж аваад бөөрөнд одоо цус маань шүүгдэх үед бөөрийн идүүдийг гэмтэх энийг болохоор бид нэр уруудах зам гэж нэрлэдэг. За ингэж одоо бөөр өвдөж болно. Нөгөө талаар болохоор өксөх зам гэж байгаа. За энэ өксөх зам гэдэг маань болохоор шээснээс өөрнийн ороод тэр нэм маань одоо эхлээд давсагнаас цаашлаа шээлүүрээр дамжиж яваад одоо бөөрийн аяган цэр твшин цэрэг очиж гэмтээч одоо пелонефрит өвчин цаашлаа дүүдгэн цэрэг өрөвслүүдийг ч гэсэн үүсгэж болдог. Тэгэхээр энэ үүсгэж байгаа гол ингээд шалтгаануудын сонсвол одоо ханиа томгоор ойр ойрхон өвдөх те гүйлсэн булчирхаан өрөвсөл буюу хоолой ангинаар ойр ойрхон өвдөх шүд одоо хорхойдох за эсвэл ямар нэгэн архаг юм халдварын голомт байх юм бол энэ маань явж байгаа цусаар дамжаад улмаар одоо бөөрийн өрөвслүүдийг үүсгэх гэдэг. Тэгэхээр өвөл болохоор одоо энэ ханиа томооны асуудал хоолой ангийн бол их сэтэрдэг шүү дээ. Тэгэхээр энээс болж үүсч болно. За нөгөө талаар болохоор доороосоо даарах. За их хэмжээгээр ингээд доороосоо ингээд хүүтэн сэрүүн цаг агаарт ингээд доороосоо даараад ахаар зах хязгаарын цусан хэмжээ маань удаашрна. Дээрээс нь нэмээд бол нөгөө нян манад бол шээснээс өвлөө ороод маш амархан үржих таата боломжийг бий болгодог. Өөрөөр хэлбэл цаана дархлаа тогтолцоо маань сулраад байдаг байхгүй. Тэгэхээр ингээд одоо бөөрийн өвчнөр өвдөх магадлал нь бол бас нэмэгдээд байдаг. Тэгэхээр ингээд доороосоо даарахгүй байх, ханиа томоо хүрхгүй байх те. Хоолой ангиныг бүрэнгүүд дэмжлэх за ийм арга хэмжээнүүдийг бол заавал авч явах хэрэгтэй байдаг. Иргэдийн хувьд болонгууд тэгдэг шүү дээ. Өөрсдөө нөгөө жоохон бөөр өвдөөл унгууд заа жоохон даарчч гээл тэгэл ерөөсөө эмчлүүлэхгүй тэгж явсаар архаг болчдөг хөндрүүлчдэг юм талууд байдаг шүү дээ тийм ээ. Тий. Ер нь бол манай Монголд одоо бөөрийн өвчлөлүүдийн 60-аас 70% нь болохоор пелонефрит гэдэг өвчин эзэлдэг. За пелонефрит гэдэг маань бол бөөрийн аяган цар твшин цэр байдаг. За тэгээд ихэнх энэ пелонефритийг бол ихэвчлэн архаг хэлбэрийн пелонефрит эзэлдэг байхгүй. Тэгэхээр энэ өвчин яагаад архашдаг вэ гэхээр ер нь бол пелонефрит өөрөө айгүй зовир харцангуй ба анх ингээд зочмог хэлбэрээр өвдчихэд тэрийг бүрэнгүүц дэмжлэхгүй бол цаашаа архаг хэлбэр рүү орохдоо юм зовир харцангуй бага болчдөг. Үүнд нь ууц нуруугаар чилж өвдөх, бага зэрэг даралт ихсэх, бага зэрэг шээсний өнгө үнээр хурц болох, тий? Би бага зэрэг ингэж арзааж, зарааж халуурах тэр нь бол маш бага үл мэдгэн халуурах. За тэгээд маш амархан ядрах, ямар ч шалтгаангүйгээр ингээ би ядар сулдаад байгаа ийм завирууд илрээ яваад байдаг. Тэгээд нэг хүмүүс уус нуруугаа чилэнгүүд нэг дур мэдээж ямар нэг имийг бол авч уугаад завираа намд ачдаг. Гэтэл тэрний цаана үүсгээд байгаа нянгийн үржил бол байсаар л байдаг. Тэр нянгийн хор цуснд орсоор л гэж байдаг. Тэгээд бөөрийнхөө эдийг гэмтээсээр л байдаг. Ингээд нөгөө архаг өвчин маань улам л одоо архашаад яваад байдаг. Ийм хандлага бол ажиглагддаг. Тэгэхээр иргэдийн хувьд тийм ээ бөөрөө яаж өвдөхгүй байх ёстой тийм ээ хэрхэн яаж эмчлэх ёстой юм бэ юу? Тэгээ ер нь бол нөгөө одоо бөөр өвцөн үед илэрдэг хит хитэн шинж тэмдэг байна л да. Түрүүн би баг хинхинд урдчлаа. Үүнд уус нуруугаар чилж өвдөх, өглөөний өлөн үеийн шээсний өнгө үнээр хурц тод болох, тэ өглөө дөнгөж босонгууд нүүрний орчмоор ингээд сэлхэрч хавгансан байх. За тэгээ хоолндоо ерөнхийдөө дургу болоод маш амархан юм сулдаж ядардаг ийм шинж тэмдүүд бол илэрдэг. Тэгэхээр өөртөө иймэрхүү шинж тэмдэг ажиглагдаад ирвэл хамгийн түрүүнд хариад үүргийнхаа эмчит бол хандах хэрэгтэй. За тэнд очиод мэдээж эмчийн заавраар шээсний ерөнхий шинжилгээ, цусны ерөнхий шинжилгээнүүдээ өгөөд тэгээд эмчийнхаа заавраар яг ямар нянгаар үүссэн те тэрэнд нь зориулсан антибиотик уугаад дээрээс нь нэмээд шинж тэмдгийн эмчилгээнүүдээ бас давхар эмчийн заавраар хийлгээд ингээ бүрэнгүүцэд эмчлэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр дур мэдээд одоо ямар нэгэн антибиотик ч юм уу ямар нэгэн эмийг аваад уучгаар зовир маань илт алга болчихно. Ингээ зовир алга болчиход байгаа бол цаана нөгөө нян үрцээр л байгаа. Ингээл энэ маань архаг өвчин болох суурин тавьж байгаа байхгүй юу? Тэгэхээр иргэдийн хувьд тийм ээ
дур мэдэн ингээ хэргэлцдэг. Имийг яг нэг тогтмол уудгүй ингээл өөрсдөө яачдаг. Тэгэхээр өксөх замын уруудах замын гэдэг байгаа. Энийгээ яаж ялгах хэвээр юм бэ ер нь? За уруудах зам гэдэг бол ерөнхийдөө бол одоо ингээд ам залгуурын өрөвслөөр өвдөх, за тэгээд ханиад томуугаар өвдөх, гүйсэн булчирхаа өрөвсөл буюу одоо хоолой ангинаар ойр ойрхон өвдөх ийм тохиолдлуудад энийг үүсгэж байгаа нөгөө нян вирус маань цус руу ороод тэгээ улмаар очиж бөөрийн идүүдийг очиж гэмтээдэг. Ингээд бөөрийн өрөвслийг үүсгэчээд байдаг. Ихэвчлэн одоо зарчмын хэлбэрийн пиелонефрит, гломерулонефритээр өвдсөн хүүхдүүдээс ингээд хүүхдүүд болон том хүмүүсээс ингээд асуумж авч байхад бол ихэвчлэн ханиад томуугаар өвдсөн байдаг байхгүй. Тэгэхээр ханиад томуугаар өвдсөний дараагаар ингээд үүсээд байдаг бас хандлага байдаг. Тэгэхээр энэ үүсгээд байгаа энэ замыг нь бол уруудах зам гэж хэлээд байгаа байхгүй. Өксөх зам гэхээр шээсний сүвээр нян ороод тэрний эхлээд давсаглуу. Давсагнаас дээшээ өксөө шээлүүрээр дамжиж яваад бөөрийн одоо аягнцар твшинцэрийг очиж гэмтээж байгаа. Энэ үзэгдлийг болохоор өксөх зам гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр шээсний сүвлөө ямар үед нян орох уу гэхээр нэгдүгürt бол доороосоо даарах тохиолдлууд дээр дээрээс нэмээд өтрийн ялангуяа эмэгтэйчүүдээ одоо өтрийн өрөвслөөр ойр ойрхон өвдөх те энэ маань бол бас тэр нянг уршаага шээсний сүвлөө орох боломжийг нь бас бүрдүүлэх. За дээрээс нөгөө өтгөн хаталтаар өвддөг хүмүүс байна да. Тэгэхээр өтгөн хаталтаар өвдөөд байх нь өөрөө бас тэр өтгөн дотор агуулгаж байгаа нянгууд уршаага бас шээснийхаа сүвлөө орох болцоог нь бий болгох. Өөрөөр хэлбэл нөгөө бие засны дараа буруу чиглэлтэй арчаад байх юм бол урагшаа чиглэлтэй ингээ арчаад шээсний сүвлөө чиглэлтэй арчаад байх юм бол тэр баасан дотор агуулгаж байгаа юм маань шээсний сүвээр ороод тэгээ улмаар циститээсээ цаашлаад пиелонефрит гэдэг бөөрийн өвчнүүдийг бас үүсгэж явчихдаг юм хандлага бол байдаг. Тэгэхээр өксөх уруудах зам гэдэг чинь ерөөсөө энэ баггүй. За тэгэхээр бөөрийн өвчлөл ихсэн одоо энэ үед тийм ээ хүмүүс маань иргэдийн хувьд хүчтэй антибиотик их уудаг. Ер нь анхан шатанд ер нь ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг иргэдийн хувьд бас зарим нэгэн сонирхдаг болсон шүү дээ. Энэ үед ер нь яг юу хэрэглэх ёстой юм бэ? За тэгэхээр нөгөө бөөрийнхөө өвчлөлөөс бол шалтгаална. Одоо жишээлбэл хит өндөр халуураад байгаа, шээсний гарц нь багасаад, артерийн даралт нь ихсээд байгаа, тий уус нуруугаар чилэг завир нь маш их байгаа, маш их хүнд завиртай байгаа хүмүүс бол заавал эмчтэр очиж үзүүлэх хэрэгтэй. Харин одоо архаг хэлбэрийн бөөрийн өвчнөдөө тий за одоо жишээлбэл цистит нь хөдөлж байгаа ч юм уу тий өөрийгөө одоо давсагны өрөвсөлтэй гэдгийг мэдж байгаа, бөөрийн архаг хэлбэрийн пиелонефрит ч юм уу ийм өвчнөр өвцөн гэдгийг мэдж байгаа хүмүүс бол шууд цистаныг бол аваад хэрэглэж болно. За цистон юм дотор агуулж байгаа эмийн ургамлууд бол бөөрийн одоо өрөвслийг дарах, өвдөлтийг намдаах, ус нуруугаар чилж өвдөх, завирыг намдаах, шээс хөөж, бөөрсөөс дамжуулах замаа цэвэрлэх зэргийн үйлдэлүүд үзүүлсэн эмийн ургамлууд агуулж байгаа. Тэгэхээр яг одоо тийм архаг бөөрийн өвчин сэтэрсэн үед бол цистоныг 2 ширхгээр өдөрт 2 удаа за хамгийн багадаа л хэд 3 сар за дээдл нь 6 сар бол ууж хэрэглэж одоо завираа бүрэн намдах боломжтой байдаг. За тэгээд мөн цистоныг бол одоо бөөрийн өвчнөр өвдөх магадaltaй орчинд ажилладаг хүмүүс хэрэглэж болно тий. За үүнд нь бол маш их хүүтэй орчинд ажилладаг. Доороосоо даарах магадлал нь их байдаг. Тэг ялангуяа одоо манай малчид бол яхаа аргагүй байгаль дээр цаг агаар эрсдээ суур амьсгалд амьдардаг хүмүүс учраас бөөрийн өвчнөөс сэтэрхээс сэргийлж одоо бас хэрэглэж болно. 2 ширхгээрээс өдөрт 2 удаа 3 сар. За ялангуяа өвлийн улирлуудаа дуустал бол уучих юм бол их зүгээр байдаг. За дээрэс нь нэмээд нөгөө хүнд зүйл өргөдөг хүнд хүчээр ажил хийдэг хүмүүст бас бөөрийн өвчлөлөөр өвдөхөөс сэргийлэх зорилгоор хэрэглэж болно. За мөн шингийн юм маш бага уудаг хүмүүс байдаг шүү дээ. Тэгээд давстай цай их хэмжээгээр уудаг ийм хүмүүс болохоор ихэвчлэн нөгөө бөөрөнд чулуу үүсэх магадлал айгүй өндөртэй байдаг байхгүй. Тэгэхээр бөөрийн чулуу өвчин үүсгэхэд сэргийлэх зорилгоор хэрэглэж болно. Эсвэл бөөрийн чулуу 1 см-аас бага хэмжээтэйгээр онцлогдсон байгаа үед бол одоо тэр бөөрийн чулууг задлах зорилгоор бас хэрэглэж болно. За ийм тохиолдлууд дээр хэрэгэлдэг. За дээрэс нь нэмээд бас жирэмсэн хөхүүл хүмүүс бас хэрэглэж болдог гэдгээр их даваа талтай юм бүтээгдэхүүн. Ер нь бас жирэмсэн үед нөрөө өсч өвдөх тийм ээ бөөр өвдөх асуудлууд их байдаг. Тэгэхээр энэ маань өөрөө 60 ширхэгтэй ургамлын гаралтай. Тэгэхээр ямар ургамлууд орж ийн мэдээж жирэмсэн ер нь эмийг тийм ээ жирэмсэн эхчүүдээс хоригддаг, бага насны хүүхдүүдэд хоригддаг. Энийг ямар хүмүүс уух боломжтой ер нь тийм ээ? За энэ дээр болохоор манад ийм бүтээгдэхүүн байгаа. За цистоны талаар ингээд жижиг слайд бэлдээд ирсэн. За тэгэхээр манай цистон бол нийтдээ 10 гаруй төрлийн эмийн ургамалтай. За тэгээ энэ гол эмийн ургамлуудыг энэ дээр харуулсан байна. За хамгийн ихэнд бол энэ Didymocarbus pedicellata гэдэг энтхэг болон араб Пакистаны хойд хэсгээр ордог ийм эмийн ургамал.
За энэ ургамал бол яг нутаг усандаа бол бөөрийн чулууны цэцэг гэдэг нэрээр их алтарсан. За учир нь болохоор бөөр тавсаг ямар нэгэн чулуу өссөн үед бол энэ ургамлыг одоо хандлаад уух юм бол тэр чулууг нь одоо бутлаад гаргацдаг. Тэгэхээр манай цэстон нөгөө чулуу задлж хайлуулдаг үйл чинь энэ ургамалтай шууд холбоотой байдаг. А дээрэс нь нэмийн ургамал бол өөрөө олон төрлийн биологи идэвхтэй байц заавалдаг. За тэдгээр биологи идэвхтэй байцын зарим төрөл нь болохоор бөөрийн өрөвслийг маш сайн дарж өгдөг. Дээрэс нь шээс өгүүлэлт үзүүлээд нөгөө бөөр давсагныхаа чулууг бөөр замаас бөөр шээс дамжуулах замаасаа гатагчлуулаад дотроос нь өрөвслийн бас дарж өгдөг ийм ургамал. За дараа нь болохоор саксипарага лигулата гэдэг. За энэ ургамал бол ялангуяа нөгөө бөөршээс дамжуулах замын ялангуяа бөөр их өвж байгаад ууц нургаар их чилдэг шүү дээ, тийм чилж өгдөд байдаг. Тэгэхээр чилж өгдөг энэ завирыг намдаж өгдөг. Өөрөөр гүлгэр булчин нь маш сайхан суллаад өгдөг. Дээрээс нь маш сайн шээс хөөж бөөршээс дамжуулах замаа цэвэрлэн дээрээс нь өрөвсөл тарах юм үзүүлдэг байна. За тэгээ руби кортибола трибулостритрэс гэдэг эмийн ургамлууд байгаа. За энэ хоёр эмийн ургамал бол өөрөө маш хүчтэй антиоксидант. Бөөрийг одоо гэмтээдэг хортой нэгдлүүдээс ер нь бөөрийг хамгаалж өгдөг. А дээрэс нь өөрөө маш одоо хүчтэй өрөвсөл тардаг байхгүй. Тэгэхээр бөөр шээс дамжуулах замд байгаа өрөвслийн дарж өгөнд мөн одоо бөөр шээс дамжуулах замын өвчлийг үүсгээд байдаг нэнгийн бас үржлийг дарамжуулж өдрөө юм давуу талтай энэ эмийн ургамлуудыг авсан ийм бүтээгдэхүүн байдیں۔ Тэгэхээр ер нь бол дотор нь агуулж байгаа эмийн ургамлууд нь ихвчлэн одоо энтхэг улсад ургадаг учраас Монголд бас ургадаггүй. А тэгээ нөгөө хүмүүс асуудгийн цэвэр эмийн ургамлын найрлагатай юм бол ямар нэгэн эмийн ургамлын аршилтай ч юм уу те аршилтай хүмүүс хэрэглэж болох уу гэж асуудаг. Тэгэхээр ургамлын аршилтай хүмүүс шууд хэрэглэж болно. Яагаад хэрэглэж болдог вэ гэхээр дотор нь агуулж байгаа энэ эмийн ургамлууд бол хязгаарч хүний биед харшил төрүүлдэггүй. Ямар нэг ургамлын тоосон зал бас агуулдаггүй учраас ямар нэг харшил төрүүлэх боломжгүй байгаа. За тэгээд цэвэр эмийн ургамлын найрлагатай зөөлөн юм учраас ингэж ерөөсөн хүмүүст хэрэглэж болдог. А дээрэс нь судалгаагаар ч гэсэн батлагдсан ийм аюулгүй бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр яг өвлийн энэ одоо хүйтний улирал эхлэхээр л тийм иргэдийн бөөр өвддөг гэж хоёлаа ярианы ихэнд эхэлсэн. Ер нь яаж иргэдийн хувьд бол буруу зуршил дадал хөвсчлээс л болоод одоо энэ төрлийн өвчнөр өвчлөөд шүү дээ тийм ээ. Мөн одоо яг энэ хүйтний улирал эхлэхээр эмэгтэйчүүд маань хөшин настай хүмүүс маань шээс задгаарах тийм ээ ийм өвчлүүд бас их нэмэгдээ явцдаг. Энэ тал дээр ер нь бас зөвлөгөө өгч. За тэгээ ер нь одоо ингээ өвлийн улирал эхэлж байгаа, сэрүүний улирал эхэлж байгаа энэ үед бол нэгдүгээр бөөрийг яаж хамгаалах вэ гэхээр нэгдүгээр доороосоо дарахгүй дулаан хоцолж явах хэрэгтэй. За дээрэс нь нэмээд ханиа томоогоос сэргийлж өөрийгөө аль болох маска зүүж явах хэрэгтэй тий. За дээрэс нь дархлаагаа сайн дэмжиж явах хэрэгтэй. За дээрэс нь бөөр одоо өвддөг хүмүүс байх юм бол бөөрийн өвчнөр өвдгөөс сэргийлээд одоо цэстон эмээ одоо ууж явах хэрэгтэй. 2 ширхгээр өдөрт 2 удаа ууж явах хэрэгтэй. За нэмэлтээр бол бас нэг бүтээгдэхүүн бол одоо таны барьж байгаа энэ реналка байна. За энэ реналкаг ямар тохиолдолд хэрэглэдэг гэхээр одоо нөгөө эмэгтэйчүүдийн хувьд нэлээд асуудал болдог цистит гэдэг нэг өвчин байгаа шүү дээ. Давсны сасны өрөвсөл. За тэгэхээр энэ үед хэрэглэдэг юм бүтээгдэхүүн. Гол нь цистит өвчний үүсгэж байгаа нэн нөрөө шириколи гэдэг нэм байгаа. Энэ нэм болохоор давсны ханны састад одоо бэхлэгдээд их олон тоогоор үржээд ирдэг. Инхээр шээсний орчин маш хүчлэг болоод ирнэ. Дээрс нь давсны хан маань өөрөө саст нь маш их улаагаад өрөвссөн байдаг. Тэгэхээр хүчлэг шээс нь нөгөө давсгийнхаа ханыг ингээд зочроогоод байгаа учраас маш юм завиртай байдаг. Нөгөө давсган дээгүүр шахирж өвдөх, ойр орхон шээс үрэх, шийхтэй дүлүүлж шээс нь мөртлөө дутуу шээс юм шиг санагдах гэд ийм завирууд илэрдэг байхгүй. Тэгэхээр нөгөө шээсний орчныг л гол нь хэвийн болгох тэр E. coli гэдэг нэнгийн үржлийг дарамтлах аягүй чухал. Тэгэхээр энэ реналка гэдэг юм нь болохоор тэр шээсний орчныг шүлтжүүлээд нэнгийн одоо амьдрах боломжтой тэр орчныг нь хэвийн орчин болгож өөрчилж өгдөг. Инхээр нэн үржилт нэгдүгээр саатж эхэлдэг. За хоёрдугаар тэр E. coli гэдэг бас нэнгийнх нь үржлийг маш хүчтэй дарамтлаад өгнө. За тэгээд нөгөө шээхэд одоо өвдөж байгаа завируудыг бүгдийг нь маш хурдан хугацаанд намдаадаг гэдэг их давуу талтай. Тэгэхээр нөгөө давсганы өрөвсөлттэй хүмүүс цистон реналка хоёроо ер нь хавсраад хамтд нь нэг 7-аас 14 хоног хэрэглээд бол давсганы завирууд бол давсганы өрөвслийн завирууд бол арилгах юм бүрэн боломжтой. Тэгээ бүрэн эмчилгээний зорилгоор цистонаа өргөжлүүлээд 3 сар хүртэл хугацаар уух шаардлагатай. Реналкагаа одоо энэ 100-аар савлагдсан юг хэдийн хугацаанд уух хэрэгтэй вэ? Бас эмэнд дасал болно гэдэг зүйл байдаг шүү дээ. Ямар нэгэн сөрөг гаж нөлөө байгаа юу? За реналка бол өөрөө 10 гаруй төрлийн бас эмийн ургамлын найрлагатай. За эмийн ургамалд ер нь дасал үүсэх нь маш ховор байдаг. Бараг дасал үүсдэггүй гэж хэлж болно. За тэгээ реналкаг уухад бол нэг хоолны албаг буюу 10 мл-ийг
50 мл усанд найруулад уудаг. Өглөө өдөр оройгоо 3 удаа найруулж байна. Тэгээ шээх үеийн нөгөө зовирыг арилтал буюу удаан ууж болно. 7-оос 10 хоног орчим бол ууж таардаг. Цистоныг хамтд нь хавсаргаад хэрэглэхээр нөгөө давсганы үржлийг үүсгэж байгаа нингийн үржлийг маш хурдан хугацаанд дарахт нь бол цистон нөлөөлдөг байна. Эдгээр эмнүүдийг тийм ээ хөдөө орон нутагт байгаа малчт маань бас авах боломжтой юу? Хаанаас авах боломжтой? За цистонын алкогол бол бүх юмээс ангаар зарагдж байгаа. За Монголын зах зээлд орж ирээд 20 жил болж байгаа учраас иргэд маань бол маш сайн таньдаг. За тэгээд аль ч юмээс ангаас авч болно. Эм чинь нөгөө бичиггүйгээр ч авах боломжтой гэсэн үг. Энэ чинь цэвэр эмийн ургамлын найрлагатай бүтээгдэхүүн учраас нөгөө жаргуу холгодог эмдээ ордог. Тийм учраас ямар ч одоо жаргуугаар худалдаа авах боломжтой. Тэгээд ер нь захиж хэлэхэд манай малчид бол ер нь бөөрийн өвчнөөр өвдсөн байдаг. Хөвчлэн бөөрийн архаг үргэлжлэлтэй хүмүүс байдаг. Тэгэхээр одоо энэ өвлийн удирдал ирж байгаа юм чинь бөөрөө хамгаалаад одооноос эхлээд ер нь өвдөөгүй байхдаа урьдчилан сэргийлэх зорилгоор цэстон эмийг бас ууж хэрэглээсэй гэж хүсмээр байна. За баярлалаа, бидний урилгыг хүлээн авч ирсэн. За баярлалаа. Үзэгчтэй малчтын эрүүл мэнд нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлж байна. Манай энэ удаагийн дугаарт Захиур төмөр компани эмч Даваад Цэрэн урагдан оролцлоо. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.